Эрүүл мэндийн спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Оюнбаатар өнөөдөр халдвар төвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар халдвар төвчин судлалын үндэсний төвд 629 хүн хэвтэн эмчилж байгаагаас халдвартын тасаг 440 хүн, үүний 412 нь Улаанбурхан өвчний улмаас эмчилж байна. Эдгээрээс 17 сэхэн амьдруулах эрчим тэмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Өвчлөгчдийн насны хувьд 33%-ийг 15-аас 29 насныхан эзлэж байгаа л 15%-ийг 0-аас 8 сартай буюу вакцин тариулах нас нь болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Өвчлөл буурахгүй, ачаалал нэмэгдэж байгаа учраас халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч мэрэгжилтнүүд уртсгасан цагаар ажиллаж байна. Энгийн үед хоногт 7 эмч 26 сувилагч хонон ажилладаг байсан бол өнөөдөр 14 эмч 45-аас 50 сувилагч хонон ажиллаж байна. Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар засгийн газрын 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 159 дугаар тоо тогтоол гарган өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-аас 30 насныхны нэмэлт дархлаажуулалтанд шаардагдах зардал болох 948 сая төгрөгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган дархлаажуулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ зардлаар 627,500 хүн тун вакцин дагалдах хэрэгслийн хамт авахар алсан байна. Энэхүү 3 дугаар сарын 17-нд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн санд вакциныг албан тотоор захиалаад байна. За нодлонгийн хувьд бол тэр 6 сараас 6 настай хүүхдүүдийг 370 мянган хүүхдийг одоо вакцинжуулсан үр дүнгээ өгсөн. Энэ насны хүүхдүүд бол одоо 18 жил 20 жил бол найдвартай дархлаа үүссэн. Дахиж одоо өвдөхгүй халдварт одоо өртөхгүй ийм боломжтой болсон ажил. Хоёр дахь удаагийн энэ саяын засгийн газрын тогтоолоор гарсан 948-ыг бол сар гарын хугацааны дараа ирнэ. Энийг бол хамралтыг сайжруулж хамралтыг сайн хийхэд тулд одооноос бид нар үйл ажиллагааныхаа төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ дээр хамгийн гол нь бол ямар юм дээр анхаарах вэ гэхээр иргэд маань, ээж нар маань, эцэг эхчүүд маань мөн 18-аас 20-30 насны одоо энэ нас заасан залуучууд маань одоо товлсон газар зарласан цагт яаралтай ирж вакцина одоо цаг алдахгүй хийлгэх нь илүү одоо үйл ажиллагааны зардалд хөрөнгө мөнгө зарах хэмнэлт болно. Хоёрдугаарт энэ өвчин цаашаа тархаж дамжихыг бол улс орон даяараа хамтарч энийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах юм аа. Өнөөдрийн байдлаар халдвар төвчний судлалын үндэсний төвийн нөөцт голомтод хийх 10,000 гаруй хүн тун вакцин байгаа бөгөөд тавлалаар хүүхдэд хийх 75,000 хүн тун вакцин байгаа юм байна. Өвчлөл өндөр байгаа учраас эрүүл мэндийн спортын сайдын тушаалаар тархвар зүйн, эмнэл зүйн, санхүүгийн зөвлөх багийг томилон ажиллуулж байна. Эмнэл зүйн багийн хувьд халдвар төвчний судлалын үндэсний төвд 7 хоногт 2-оос 3 удаа очиж зөвлөгөө өгөн ажиллаж байна. Одоо яг энэ өрөөнд ихэд одоо бид нар бүрэн зохиомжтой амьсгалыг зохиомжтой амьсгалын аппаратаар удирдагдж байгаа маш хүнд байдалтай ийм 3 хүүхдийн өрөөнд байж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн уушиг Улаанбурханы хүндрэлийн улмаас уушигны хатгаагаар хүндэрсэн. Тэгээд тийм учраас бид нар зохиомжтой амьсгалын аппаратанд орлоод дэмжиж ингээд юмудаа хийгээ байж байгаа. Ингээ аппаратанда хэсэг хугацаанд дэмжигдээ ээж идэл хүүхдийн маань уушиг хэрвээ сайжраад ирэх юм бол боломжоор нь бид нар амьсгалын дэмжлэгүүдээ бууруулаад зохиомжтой амьсгалаас гаргаад ийм үйлдэл хийгддэг байгаа. Одоо энэ хүүхдүүд өнөөдөр ингээд 10 хоног зохиомжтой амьсгалын аппаратанд удирдагдж байгаад би тэд өчигдрөөс зохиомжтой амьсгалын аппаратаас гаргаад дэмжлэгээ бууруулсан. Ингээд нэг өшөө жоохон сайжрах магадлал орох гэж байгаа гэсэн байдалтай ингээд хүлээгдэж байгаа. Хүндрэл бол нөгөө Улаанбурхан өвчин томоогийн хүндрэлтэй тэгээ хатгаатай хавсраад ингээд аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна тийм ээ. Тий, ерөнхийдөө хүнд өвдөж байгаа хүүхдүүдийн ихэнх нь бол дандаа суур өвчтөө, архиттай, дураалтай, за эсвэл одоо тархи саажилттай, эсвэл зүрхний төрөлхийн гажигтай ч юм уу, иймэрхүү хүүхдүүд бол голчлон хүнд өвдөж байгаа. Эмч сувилагч нарын ажлын ачаал бол уртсан цагаар ажиллаж байгаа энэ байдал юм аа. За ер нь бол манай эмч сувилагч нар эмнэлгийнхээ хэмжээнд уртсгсан цагаар өндөр ачаалттай ажиллаж байгаа. Гэхдээ бид бол одоо хүүхдийнхээ төлөө, хүүхдүүдтэй эмчилгээний төлөө хийх ёстой гэдэг утгаараа бол бид ямар нэг юугүйгээр бол ажиллах ёстой. Ажлаа үргэлжлүүлэн ямар нэг хариуцлага алдахгүйгээр хичээж бол ажиллаж байгаа. Ерөнхийдөө одоо Улаанбурхан өвчин нодлонгийн 3 сарын 18-нд дэгдсэнээс хойш манай эрчим тэмцлэгийн тасгаар бол 700 хүүхэд бол эмчлэгдэж нийтдээ эмчлэгдсэн байгаа. Тэгэхээр энэ бол одоо их өндөр тоо. Урдынхаас бол манай ачаал хэд дахин нэмэгдсэн энд бол харах бол өвчтэй гэсэн үг. Энэ одоо богинохон гэсэн амралтынхаа үед манай эмч сувилагч нар нь сайн амарч чадж байна уу? Ар гэрийн байдал ард тал нь ямар хөө байна? Энэ талаас одоо бид анхаарахгүй бол бас хэцүү шүү дээ. Тэгээ эмч эмнэлгийн ажилчид бол ерөнхийдөө ачаалал их даад сурсан байдаг. Ар гэр ч гэсэн бас бэлэн байдалд сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлтгэгдсэн байдаг гэдгийг л одоо энд бид бол
үзэж мэдэрч байгаа гэж би бол хэлэх юм байна. Өнөөдрийн байдлаар Улаанбархан өвчний голомтын хүрээний 50,000 гаруй хүнийг Улаанбархан улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулаад байгаа. Өвчлөл өндөр байгаа Увс, Сэлэнг, Орхон, Ховд, Хинти, Өмнө Говь, Дорнод аймагуудад халдварч өвчин судлалын үндэсний төвөөс мэргэжлийн баг ажиллаж дэмжлэн туслах үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Түүнчлэн Улаанбархан өвчний талаар 21 аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд захим хурлыг тогтмол хийж мэргэжил арга зүйн зөвлөмж өгч байна. Нийслэлийн хувьд эмнэлгүүдэд дэмжлэг хяналт хийх 500 гаруй эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах зэрэг арга хэмжээг авч байгаа юм байна.